энэ яаж болж байгаа юм гэхээр за дээдтэй хэсэг зарлаад гараас авсан утга маань array гэсэн санхүү руу орно. За array санхүү бол byte хомбогт учраас гараас авсан утга маань byte руу орно. За энэ хэсэгтээс текст хэсгэлээд за энэ юу вэ гэхээр гараас тэмдгийн 100 авах сервис ажиллана. За энийг ажиллуулангууд гараас тэмдгийн энэ тэмдгтүүдээ аваад array руу хийчихнэ. За эхнийхээ элементийг уншиж аваад хаягаа нэмэгдүүлчихнэ. Тэгээд энэ уншиж авсан элемент маань нэ буюу 10-та тэмцүүг шалгана. Яг тэгвэл энэ 5 тэмдэгтийн цуваагаа хийчээд биччихгээд би enter дарж байгаа. Тэнгүүд пиг ардл entry ASCII буюу 10 байна гэсэн үг. За энэ яах гээд байна вэ гэвэл хэдэн гараас тэмдэгтийн цуваа маань хэдэн тэмдэгтээс бүтсэн байна вэ гэдгийг тоолох гэж байгаа. За name гэдэг нь болохоор name нь 10-та тэмцүү шүүгээд нэг directive зараад өгсөн байгаа. За 10 гараад ирэх юм бол label үүснэ гэдэг нь энэ тэмдэгтүүдийн тоогийн тоолт үүснэ гэсэн үг. За эсрэг тохиолдолд loop руу эргээд энэ дээр loop давталт хийгээд давталт хийсээр магаад тэмдэгтээ тоолчихно гэсэн үг. За тэмдэгтээ тоолт дуусны дараа энэ T2 бол тэмдэгтийн тоолуур байна. Тэмдэгтийн тоо байна. Энэ бол 5 байна гэсэн үг. T2-ыг A-ыг руууулаад би 5-аа хэвлэлээ. Тэгээд enter хэвлэлээ. За T2 5 гэсэн 5-аа T-ийг руу уулчих. T-ийг бол манай N байна гэсэн үг. За T-с руу бас уулаад N-ийг бас хөвчлээ гэсэн үг. За энэ режиструудыг хийлээд T7 бол T7-д 1 гэсэн утга өгч байна. За энэ битэрийн зурж исэн алгоритм нь бол нөгөө нэг Gmail гэсэн үг. Gmail гэсэн үг. За эхний тэмдэгтээ уншиж аваад хаягаа нэмэгдүүлчихэд дараагийн тэмдэгтээ уншиж аваад тэгээд эхний тэмдэгтээ нэгээр нэмэгдүүлээд хоорондоо тэнцүү юу гэж шалгачихна. Тэнцүү байвал label 1 рүү өсөрч байна. Label 1 рүү өсөрч байна. Тэнцүү байна гэдэг маань манай тохиолдолд AB2-ыг уншаад 97.28-ыг уншаад 97 дээр 1-ийг нэмээд 92.98-ыг тэнцүүг шалгаад тэнцүүчээс ийш ороод G-г нэгээр нэмэгдүүлээд G маань 2 болчихно. G маань 2 болно. Энэ ягаад нэгээс эхлүүлж байгааг гэвэл энэ хоёр тэмдэгт дараалсан байлаа. Дараагийн тэмдэгт дараалсан байж болно. Их мэтчлэн хэдэн тэмдэг хэдэн ширхэг тэмдэгтүүд дараалсан бай гэдгийг G маань тоолж ийн гэсэн үг. Дараа нь array суур хаягаас G-гээ хасангуут шууд ихний тэмдэгтээр A гэсэн ихний тэмдэгтийн суур хаягийн T5 өөрөө заана гэсэн үг. Тэнгүүд би T5-аас ахиж тоолуур гүйлгээд T5-аас эхэлж хэвлээд одоо дараалсан сүүлийн тэмдэгт хүртлээ хэвлэнэ гэсэн. Манай тохиолдолд бол A-гаас эхлээд B хүртэл хэвлэнэ гэсэн. Тийм учраас за G-г нэгээр эхлүүлж байгаа. За энэ түрүүн тэнцэл лейблээр үүсэрсэн байгаа. G-г нэмэгдүүлчихээ. За T6 гэдэг нөхрийг нэгээр нэмэгдүүлээ. За T6 маань бас тоолуур гэсэн үг. За T6 маань тоолуур гэсэн үг. За энэ юуг тоолж байгаа вэ гэхээр бас хэдэн тэмдэгт дараалсан байдаг тоолуур. Энд манай тохиолдолд бол эхлээд 2 тэмдэгт дараалсан байгаа учраас T6 маань одоо 1 болно гэсэн үг. За T6 маань одоо 1 болчихлоо. Тэгээд loop руу буцаа өсөрч байна. За одоо болохоор T3 руу B өмшигдээд T4 руу B ч өмшигдэнэ. За энэ хоёрын ASCII бол мэдээж T3 дээр B дээр нэг нэмээд C үсгийн ASCII гарч байна. CH2 ил таарахгүй учраас шууд доош орчихно. Энэ label өгөхгүй доош орчихно. За доош оронгууд T7-гоо 1 үг шалгаж байна. За 1 гэдэг бол мөн дээр заасан нэгтэй тэнцүүгээр directive загаа өгсөн. За энэ ер нь бол нэгээс эхэлж байгаа. Гэхдээ сая бол нэг нэмээд одоо G маань 2 болцсон байгаа. За нэгтэй тэнцэхгүй учраас label 2 л үүсэрнэ. Label 2 дээр хүчнээд яах вэ гэхээр
T5 маань T9-тэй тэнцүү юу гэж шалгана. За хэрвээ энэ тэнцэх юм бол манай алгоритм дуусна гэсэн үг. Өөрөөр хэлбэл T5 гэдэг бол манай array-ийн хаяг нь байгаа. За T5 маань T1 2 3 4 T5 маань хамгийн сүүлийнх нь 4 гэсэн хамгийн максимумдо 4 гэсэн утга авна. За T9 бол юу вэ гэхээр n буюу элементийн тоо. n буюу нийт элементийн тоо. Тэгэхээр T9 маань манай энэ жишээнд бол 5 гэсэн үг. За тэгэхээр 4 5 2 бол T5 маань максимумд 4 гэсэн утга P-дээр авч ирсэн. Тэнгүүд P-ийн артлын одоо нуул утга буюу одоо 10 гэсэн утга дээр ирэх юм бол 10 гэсэн утгыг T5-ийн 5 гэсэн хаягн дээрс уншиж байгаа. Тэгэхээр 2 5 тэнцэх юм бол лейбл 3 үсрээд дуусна. Өөрөөр хэлбэл энэ тэмдэгтүүдийг бүгд уншиж аваад дуусах юм бол энэ алгоритм дуусна гэсэн үг. За мэдээж T5 маань одоо бол 1 байгаа. Тийм учраас 1 5 тэнцэхгүй. За тэнцэхгүй. За энэ түрүү нөгөө T7 минь ихтэй тэнцүү бол лейбл 2 руу үсэрсэн. За T7 G маань 2 болсон байгаа учраас үсрэхгүй. Тэгэхээр яг үгээр T5-аас T7 гарч T5 маань хэд дээр байгаа гэхээр H буюу 2-ыг зааж байгаа. Яагаад вэ гэхээр хамгийн сүүлд T5 B дээр байсан нэгээр нэмэгдүүлээд хамгийн сүүлд H-ийг уншиж авсан баг. H бол 2 гэсэн хаягн дээр байгаа нь эндээс харагдчихэв. За тэгээд яг үгээр 2-оос 2-ыг хасаад тиг гэсэн хаяг гарна. Тиг буюу манай энэ А-гийн хаяг гарна. За тэгвэл А-гийн хаяг маань юу T6 маань одоо нэг энд хідэн тэмдэгт дараалсан байна уу гэдгийг тоолж байгаа тоглоом маань T6 шүү дээ. Тэгэхээр T6 маань тгээс бага болох юм бол лейбл 2 руу үсгэж байгаа. Өөрөөр хэлбэл T6 нь тгээс бага болох юм бол дараалсан тэмдэгтүүдийг бүгдийг ингэж хэвлжлээ гэсэн үг. Яагаад тгээс бага бэ гэхээр T6 маань дараалсан тэмдэгтүүдээс нэг утгаар багаар яваад байгаа. Одоо манай тохиолдолд бол T6 маань 1 болцсон. Гэхдээ 2 тэмдэгт дараалсан 2 тэмдэгт хэвлэх хэрэгтэй байна. Тэгэхээр тгээс бага байвал лейбл 2 руу үсгэн. За үгүй хүч одоо бодлого маань үргэлжлээд явхад T6 маань энд нэгээр нэмэгдүүлсэн байгаа. 1 байгаа. За тгээс бага биш нь худлаа учраас нэгийг орогдуулчаад T5-аас А тэг рүүгээ өгдлөө уншаад авчихсан. T5 маань тэг сая зааж авах учраас А гүрч чав. Энэ T5-аас энэ T7 буюу G-гээ 2-аа хасаад тэг утгацсан шүү дээ. За тэгээд А-руу өгдлөө А-гаа гүрч авчаад энд character хэвлэдэг инструкцаар хэвлчихэж байна. За тэгээд T5-аа нэгээр нэмэгдүүлнэ. Тэгээд loop нэг рүүгээ үсгэнэ. За энэ үед T6 маань тгээс бага болсон уу болоогүй. T6 маань тэг байгаа. Тийм учраас T6 ахиж хоригдуулаад дараагийн өгдлөө уншиж байгаа бас хэвлэж байна. Энэ үед B хэвлэгдэнэ. За loop нэг рүү үсээд за тгээс бага болсон уу? За энэ үнэ тгээс бага болсон хасганы болсон байгаа. Тэр үед label 2 руу үсрээд за T5 маань T9-тэй тэнцүү юу гэж шалгах. За T5 маань энэ үед хэд байгаа вэ гэхээр 1 гэсэн утгыг зааж байгаа. За энэ бол T9 маань n баг. Тэгэхээр T5 маань 5 болсон үед энэ алгоритм тусна. Өөрөөр хэлбэл P-ийн артлын тэмдэгтийг буюу P-г уншиж дуусна дараа энэ алгоритм дуусна гэсэн. За энэ нөхцөл биелэхгүй учраас T6-гаа тэгэлчихнэ. T6 маань асах байгаа учраас тэглэх хэрэгтэй. За тэгээд би нэг space хэвлэлээ. Одоо энэ хоорондох space-ийг хэвлэлээ. За loop 2 руу өгсрээд T7 буюу G-ийн акшныг болгоно. За тэгээд T3 руу T5 гэсэн өгдлөөс T5-аас T3 руу өгдлөө уншаад авчихсан. За энэ үед T3 руу юу уншигдах вэ гэхээр T5 маань одоо за B-г зааж байгаа. За эндээс B-г уншихна. Энд болохоор H унших. За энэ хоёр тэнцүү юу би дээр нэг нэмээ тэнцүү юу гэсэн тэнцүү биш учраас label тэнцүү юу гэсэн чинь тэнцэхгүй учраас доошоо ороод
T7 маань нэг үгсэн нэг нь үнэн учраас level 2 руу үсэрнэ. Level 2 руу үсрээд T5 T9 юу жишээ. T5-ын нүүд 3 байна. За мөн space хэвлэнэ. Энэ space-ийн байрлал бол одоохондоо жоохон буруу газар байрлуулсан байна. Энийг бол засчихж болно. Маш амархан засагдана. За цааш нүрүүлэл loop хоёрлох болчих чинь. T7 хагас нэг болгож яваад T3 руу H уншиж аавна. За T4 руу O уншиж аавна. За мөн адил H O тэнцэхгүй учраас энэ доорх түрүүний давталтууд түрүүнээс амаараа дамжаад loop хоёр хүрээд ирнэ. Энэ үед T3 руу O уншаад T4 руу P уншиж. За T3 дээр өөр дээр нэг нэмээд P 2P хоорондоо тэнцэх учраас level 1 рүү үсрэнэ. Level 1 рүү үсрэнэ. Level 1 рүү үсрээд G-гээ нэмтүүлчихэд за хоёр тэмдэгт хоорондоо дараалсан байх шүү гэдгийг мэдгэхийн тулд T6-гаа нэгээр нэмтүүл. За loop руу буцаж үсрэхэд P уншиж аавна. P уншиж аавна. T3 руу P уншиж аавна. T4 руу 10 гэсэн утга уншигдана. 10 гэсэн утга уншигдана. За P буюу P-ийн ASCII маань за хэдвэ гэхээр P-ийн ASCII бол мэдээж 100-аас бол хойш байгаа. За тэн дээр нэг нэмээд 10-таа жишээр мэдээж хоорондоо тэнцүү биш. Тийм учраас T7-гоо нэг үг шалгаад нэг биш учраас доошоо орно. За нэг биш учраас доодох команд уншаад T5-аас нэг хэсэж. За энэ үед T5 маань P дээр хүрэх. Биш өвд рүү хүрэх. За тэгээд T6 тгээс бага үг шалган T6 маань түрүүнд нэг байгаа. Үгүй бол учраас нэгээр хорогдуулаад энд өө хэвлчихэж. Тэгээд loop нэгрээ үсрээд дахиад тгээс бага үгсэн T6 маань тэг биш, тгээс бага биш, тэг байгаа учраас нэгээр хорогдуулаад P хэвлчихэ. За loop нэгрээ үсрээд нэг P хэвлсний дараа яг уу T5 маань нэгээр нэмэгдэж. Тэгэхээр P маань 4 гэсэн индекс дээр байгаа. Нэгээр нэмэгдүүлэнгүүт 5 гэсэн индекс дээр байна. За тэгээд level 2 руу үсэрнэ. Level 2 руу үсрээд энэ хоёр тэнцүү юу гэсэн чинь тэнцсэн. Тэгээд level 3 үсрээд код маань дуусна. За.